За сайн мэдсэн үү? Ингээд өнөөдөр хэмжлэгээрээ яг одоо туршиж үзэх гар утасны топ 5 сонирхолтой тоглоомыг танилцуулах болно. Хаяа гар утсан дээр тоглоом тоглох, цаг нөхцөө эсвэл стресс зайлж, тархиа амрах нь байдаг л үзэгдэл. Гэхдээ тэр бүр өөдөхгүй мөртлөө донтуулахгүйгээр тоглоод байхаар тоглоомод амархан олддгүй. Тиймээс өнөөдөр та бүхэндээ Android гар утасны сонирхолтой бөгөөд үнэгүй 5 тоглоомыг танилцуулах болно. За, нэгдүгээр тоглоомд нь болохоор The Impossible Laser Game. Тоглогч өөрөө тавьчихсан олон үсэг донд байгаа нэг ширхэг өөр үсэг юм уу тоог олох ёстой. Үе давтсан үсгнүүд жижигэрч олон болдог тул нэн ээдрэгтэй хараа анхаарал нэн шаардсан энэ тоглоомыг тоглож үзээрэй гэж зөвлөж байна. Татгад үйлдвэрлэлийн систем нь iOS, Android үйлдвэрлэлийн системтэй татагдана. За дараагийн тоглоом болохоор UFC. Сүүлийн жилүүдэд холимог тулааны урлаг тэр дундаа Ultimate Fighting Championship буюу UFC маш их алдаршаад байгаа билээ. AI спортоос гаргасан UFC-ийн албан ёсны уг тоглоом нь танд өөрийн дүрийг үүсгэн тулаанч болж алдарт хүрэх замыг туулах боломжийг олгоно. Ялах тусам мөнгө туршлах хоримтлуулж ур чадвараа сайжруулах бөгөөд донтохгүй уйдахгүйгээр тоглоод байхад маш тохиромжтой тоглоом юм. Татах нь бас л iOS, Android үйлдвэрлэлийн системээр татагдана. Дараагийн тоглоом болохоор Sniper 3D. Та мэрэгэн бууж болж гэмт хэрэгтнүүд террористуудтай тэмцэх бол уг тоглоомыг тоглоорой. Хэдий тоглоомч гэсэн мэрэгэн буудахын тулд анхаарал амьсгаагаа тохируулж гараа чиглүүлэхгүй байж л онно. Бууддаг тул жинхэнэ юм шиг мэдрэмжийг өгнө. Ажлын хажуугаар 5 минут тарих амрах, автобусанд унтаад явах үедээ цаг нөхцөөг тун дажгүй тоглоом. Бас л iOS, Android үйлдвэрлэлийн системд татагдана. Дараагийн тоглоом нь болохоор Dominations. Clash of Clans-тай тун төстэй хэлбэрийн стратегийн тоглоом бөгөөд та өөрөө улсыг хөгжүүлж том гүрэн болгох ганц зорилгоор тоглоно. Чулуун зэвсгийн үеэс ирээдүйг хүртэл хөгжих боломжтой бөгөөд хөгжих явцдаа гадны улсын товтлогоонд өртөх нь хэвийн үзэгдэл. Өөрөө ч бусад тоглогчдын улсууд руу довтолж алт хүнс болон авснаар улс нь илүү хурдан хөгжих боломжтой. Татах үйлдвэрлэлийн систем нь бацаад iOS, Android үйлдвэрлэлийн системээр чөлөөтэй татагдана. За дараагийн тоглоом болохоор одоо яаж юм ч бас мэдэхгүй байна. Agor.io гэдэг юм болоо. Анх веб хувилбараараа ихэд алдарсан Agor.io уг тоглоом нь гар утасны хувилбар нь гараад удаагүй байгаа билээ. Та Cell буюу S байх бөгөөд бусад өөрөөсөө жижиг эсээ идэж илүү том болохын зэрэгцээ өөрөөсөө том эсүүдэд идүүлэхгүй тулд зугтах ёстой. Энэ тоглоом харин шар гозойлгож донтуулах магадлал өндөртэй. Бас л iOS, Android үйлдвэрлэлийн системээр татагдана. Дээрх тоглоомод тань таалагдсан бол татаж аваа тоглоод үзээрэй. Мөн таны утсанд ямар тоглоом байгаа талаар бусдаа хуваалцаарай. За ингээд өнөөдрийн бичлэг энэ өрөө дуслаа. Дараа дахиж бичлэг үзмээр байвал лайк, саб дараарай.